Энэ 7 хоногийн той мэдээлэл хэлж байна. Монголчууд 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн огтлаа. Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган хар зүрх уул далайж хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болголоо. Дипломат төлөөлөгчдөд өв соёлоон танилцууллаа. Малчтад тэжээлийн ургамал тариалах болон өвлжөө хаваржааны газрыг үнэгүй эзэмшүүлэхээр боллоо. Ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барихаар боллоо. Сэлбэрч урлаач Төмөрбаатар модон сэлбэрийн урлагийг хөгжүүлж байна. Эдгээр болон бусад мэдээллийг та бүхэндээ томилон өргөнэ. Монголчууд 17 дугаар жарны сүрээ дарагч хэмээх гал морин жилийн огтлаа. Ахмад буурлууд шинийн нэгний өглөөний нарыг шинжиж гал морин жилийг өнтөө дэлгэр сайхан жил гарч байгааг хэлэлцсэн юм а. Монголын цагаан сар хүнүг гүрэн үеэс хүндэтгэн ёсолж ирсэн. Монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлэгдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын үн эртний түүхтэй болсон юм а. Улиран одож байгаа модон могой жилд айлөрхүүд 60 гаруй мянган хүүхдээр бүл нэмж 3 сая 592 мянган улаан монголчууд боллоо. Монгол Улсын ерөнхийлөгч сар шины мэндчилгээ дэвшүүлж эзэн богд Чингис хааны шүтээндээ хүндэтгэл үзүүлсэн. Мөн 9 хөлтөд цагаан дугуйнд хүндэтгэл үзүүлж төрийн золголт хийсэн юм а. Монгол Улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга ерөнхий сайд нар азаа буурлуудын амар мэндийг айлтхан золголоо. Ерөнхийлөгчийн санаачлагаараа эзэн богд Чингис хааны шүтээн их цагаан туг төрийн хасбуут хамгийг бүтээж 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлэгт сайн өдөр Чингис хаан үндэсний музейд байрлах өргөөнд нь залсан. Шүтээн эзэн богд Чингис хаан төрийн алтан тамгаан залж их Монгол улсаа байгуулснаа төмөн олондод зарлан тунгаглаж байгаа буюу шинэхэн сэлсэн хааны тамгыг хурдгасад үзүүлэн тамганд сэлсэн зарилгыг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв гэсэн түүхэн баримт агшныг мөнхжүүлсэн бүтээл юм а. Энэ жилээс эхлэн төрийн 3 өндөрлөг жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд эзэн богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал ийхүү тогтож байгаамаа. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Жанжин Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбайг мандуулж энэ үеэр үлгэр жишээ үлээвэр хөгжимд төрийн дуулалыг ихшэглүүлсэн юм а. Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган хар зүрх уул далайж хөвсгөл нуурыг төрийн тахилгад болголоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэг сар шинийн босгон дээр зарлиг гаргаж хар зүрх уул далайж хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосон юм а. Гал морин жилд эзэн богд Чингис хааны байгуулсан их Монгол улсын 820 жилийн ой тохиож байна. Энэ дэг шоог тохиолдуулан их хаанд Чингис цол өргөмжилж Чингис хаан хэмээх алдар нэрийг анх дуурсгасан хар зүрх уулыг төрийн тахилгатай болгосон юм а. Мөн чандман эрдэнэ усыг гамнах их ундрагыг нь хамгаалах, ариун цэвэр байлгах зорилгоор эрт галын үеэс эдүгэ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард амьтан ургамал амьтан бүхнийг ундаалн тэтгэж ирсэн Төв Азийн газрын цэнгэг усны их болсон далайн ээж хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ зарласан юм а. Ийхүү Монгол төр түүхэндээ анхудаа төрийн тахилгад нууртай боллоо. Дипломат төлөөлөгчдөд өв соёлоон танилцууллаа. Сар шинийн барийг тохиолдуулан дипломат төлөөлөгчдөд өв соёлоон танилцууллаа. Гадаад харилцааны сайд Баццэг болон яамны удирдлагууд 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн барийг тохиолдуулан гадаад улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн үндэсний байгууллага түүний төрөлцсөн болон бусад олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг гадаад харилцааны яамд хүлээн авч зоолголоо. Энэ үеэр үндэсний өв уламжлалт, зан заншил, уламжлалт, тоглоом, наадгай, урлагийн тоглолт үндэсний хоолойн сурчлан танилцуулжээ. Мөн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх дипломат харилцааны эерэг уур амьсгалыг хадгалахад ач холбогдолтой гэдгийг гадаад харилцааны сайд тодтогсон юм а. Монгол төмний өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг бол цагаан сар. Хахир өвлийг өнтөө давж хаврын орон тулаантай золгож юм бүхэн шин байх утгаараа цагаан сар бол монголчуудын хувьд шин жил юм а. Монголчууд альва зан үйлийг бэлтгэлээрээ тайлбарладаг. Түүнчлэн цагаан сар нь ах эгч аав ээжээ хүндэтгэх төрөл саднаа мэддэг баяр юм. Нэг ёсондоо ураг төрлийг нэгтгэдэг баярын нэг.
Цагаан сарда монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идэ бэлтгэдэг. Бор идээнд бүхэл маха битүү хоол, болох бууз, банш, шимээ арих. Цагаан идээнд бүх төрлийн цагаан идэ, улбоо, борцог, айраг ордгоо. Энэ мэтчлэн үндэсний өв соёлын дархлаагаа хадгалж явах нь чухал. Тиймдээч дипломат төлөөлөгчдөд өв соёлоо танилцуулах нь чухал арга хэмжээ болсон юм а. Дараагийн мэдээ хүргэе. Малчтад тэжээлийн ургамал тариалах болон өвлжөө хаваржааны зориултаар газар үнэгүй эзэмшүүлэхээр боллоо. Засгийн газрын хуралдаанаар газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээг төвлөрсөн байдлаар засгийн газрын түвшинд тогтоодог зохицуултыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам дэд бүтээцээ байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Нийслэлээс орон нутагт шилжиж ирсэн иргэн гамшиг ослтын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийг дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн хөгжлийн бэрхшээлт иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эренб дараалал харгалзахгүй шийдвэрлэх юм а. Мөн тухайн аймаг сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгажээ. Улс орон нутгийн хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичиг тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны иргэдийн төлөөлчдийн хурлаас баталсан газрыг зориултын дагуу төсөл сонгож шалгаруулалтын зарчмаар олгох зохицуултыг наривчилж тусгасан байна. Малчтад тэжээлийн ургамал тариалах зорилгоор 5 га хүртэлх газрыг давуу ирэхээр эзэмшүүлэх, өвлжөө хаваржааны зориултаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуултыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын доктортой байдлыг дэмжих зохицуултыг тусгаж өгчээ. Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашиг томтомлын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зай мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуултыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар газар болох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч иргэдэд учирдаг хүндрэл зэрэгдэл багасж байгаа юм. Орон нутаг өөрийн онцлогтой нийцүүлэн дэд бүтээц бүтээн байгуулалт үйлдвэрлэл, үйлчлэгээний зориулттай газрыг бодлогоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болох боломж нэмэгдэнэ. Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвар сайжирч, гамшигын эрсдлийг бууруулахад бодиттой дэмжлэг болно гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барихаар боллоо. Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай гормоор өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын мэдээлэлээр үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын цэцгэлийг хамгаалах, парламентт ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх үүднээс тус хуулийн төслийг өргөн барьжээ. Тус хуулийн төсөлд улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах үндслийг дараах байдлаар тусгажээ. Үүнд нэгдүгээрт улсын хурлын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан бол тухайн улсын хурлын гишүүнийг улсын хурлын ёс зүйн дэд хороо болон улсын хурлын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцүүлж үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр эргүүлэн татна. Гуравдугаарт гэмт хэрэг үйлдсэн шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татна. Дөрөвдүгээрт парламентд судалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд түүнийг эгүүлэн татгаар болжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараагаар Бямб жаргал 1992 онд баталсан үндсэн хуульд улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг үндсэн хуулийн зэц шийдвэрлэхээр тусгасан. Гэвч хэрхэн яаж эгүүлэн татах үйл явц шатлал нь тодорхой бус байсаар ирсэн. Мөн 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг ч мөн тусгасан. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хууль нь ард түмэн өөрөө өөрсдийнхөө хяналтын хүрээнд ардчилсан парламент өөрөө өөрийгөө хамгаалах хүрээнд үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэгч дээд байгууллага үндсэн хуулийг сахиулах хүрээнд асуудлыг тодорхой болгох боломжийг үүгээр бүрдүүлж байна гэлээ. Өөрөөр хэлбэл ёс зүй тогтсон газар хууль ёс дээдлэгддэг зүй тогтолтой. Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрийн эрхийн хүрээнд ёс зүйн хувьсгал хийх санаачлагыг эхлүүлж байгаа хэмээн хэвлэлийн баг хурлын хувьер мэдгдсэн юм а.
Үзэгч та бүхэндээ өнгөрч 7 хоногт гэрэл зургийн дууранд буусан онцлог зурнуудаас хүргэж байна. Монцомаг амтлагийн 21 аймаг дэх сэтгүүлчдээр зэрүүлсэн мэдээллийг та бүхэндээ тоомлон хүргэж байна. Энэ 7 хоногт Өвөрхангай аймгийн сэтгүүлч Батчимгийн ирүүлсэн мэдээллийг хүргье. Төмөрбаатар багш модон сэлбэрийн уралтыг хөгжүүлэх залуу хойч үедээ сурган өвлүүлэх чиглэлээр тасралтгүй 53 жил хөдөлмөрлөж байна. Тэрбээр Улаанбаатар дээд сургуулийг зураг хөдөлмөрийн ангийг 1974 онд төгсөж 12 сумын 2 дугаар сургуульд 40 жил багшилсан юм. Үүнээс 20 гаруй жилд нь модон сэлбэрийг дагнан урлаж байна. Уран бүтээлээрээ улс аймгийн уралдаанд олон удаа тэргүүлж бүтээлч багшаар шалгарч байсан. Тэрбээр модон сэлбэр уралтыг хийхэд өөрийн авьяас өвлүүлэн сургах, удмын ур гэсэн 3 зүйл нөлөөлдөг гэлээ. Мөн Эртний хар хорин хот, Уянга хар хорин, Хожирт сумдах артел модны үйлдвэрүүдээс уламжлагдсан. Өвөрхангай аймгаас урлаач сэлбэрчид олноор төрдөг болохыг онцолж байсан юм а. Сурагч сонноос зарласан ирээдүйн тэр хүндэн шилдэг санаа бүтээлийн уралдаанд охины хамт оролцсон тэргүүн байр эзлэж шагналд нь автомашин авч байсан хэмээн тэрбээр ярьж өгчээ. 5,000 төгрөгийг яаж 100,000 төгрөг болох вэ гэх болцлын дагуу малын толгойн сертэнгийн сар бух болон бусад амьтны толгойг сийлэн гадаадын зах зээлд нийлүүлэх санаачлагыг дэвшүүлсэн байна. Үзэгч та бүхэндээ улс оронд өнгөрөгч 7 хоногт төрөнсөн онцлог үйл явдлын мэдээллүүдээс томилоо өргөлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.